байна уу? Бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Йогийн багш Савда байна. За өнөөдрийн 10 минутын йогийн хичээлээрээ ахмад настай хүмүүстэй зориулаад урсгал, зөөлөн йогийн дасгалуудыг зааж өгч байна. За зөвхөн ахмад настай хүмүүс гэлтгүүгээр амрах йог маягаар та бүхэн дагаад хийх боломжтой. Дээрээс нь маш зөөлөн, аюул багтай йогийн дасгалууд орсон байгаа учраас гэмтэл бэртлийн дараа ч гэсэн та бүхэн дагаад хийх бүрэн боломжтой шүү. Өнөөдрийн йогийн хичээлд маань йогийн болстер буюу туслах хэрэгсэл хэрэгтэй. Гэхдээ бид нар йогийн дасгалаа хийхдээ гэртээ хийж байгаа учраас тэр бүр йогийн хэрэгслүүд байхгүй. Тийм болохоор том дэрнүүдийг өнөөдөр ашиглах гэж байна. 2-3 дэр хэрэгтэй. Тэгээд та бүхэн йогийн хичээлээ эхлэхээсээ өмнө, дасгалаа эхлэхээсээ өмнө бэлдээд тавьчаарай гэж хэлэхээр байна. За бүгдээрээ хамгийн түрүүнд хүүхэд байрлалаас эхэлцгээе. За томхон 2 дэр цээжинд ороо хийхээр бэлдээд за өвдгөө 2 тийш нь гуцныхаа богинохон тал руу нь хавд суугаад 2 өвдгөө 2 тийш нь дэлгээд за үлми дээр давхарлаад эсвэл 2 хөлийн эрхийн уруу маань нийлсэн байхаар за тэгээд 2 дэр маань том дэр маань яг цээжний доор ирж байхаар за доошоо хэвтлээ. За тухаа эрүүгээ эсвэл 2 талын чихээ дэрэн дээрээ тавиад амрыг. За 2 гараа биеийнхээ 2 талаар эсвэл нурууныхаа ард сул тавиад за тэгээд гүнзгий сайхан амьсгалъя. Бүх булчингуудаас туллаад сайхан амрыг. За бүх анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлээд хамраараа гүнзгий амьсгал аваад гисээ дүүргээд буцаагаад гарахтаа дуустал нь гаргаарай. За дараагийн удаа 2 гар дээрээ тулаад алгуурхан дэшээ өндөлөө. За нэг дээрээ улсан дээрээ үлдээгээд дээшээ хараад хэвтийдүүлээ. За яг 70 мөрнийхөө доод хэсэгт нурууныхаа дунд хэсгээс дээшээгээ дэрээ байрлуулад за тэгээд хоошоогоо хэвтлээ. За 2 гар алгаан дээш нь харуулад хөлөө жигээд бүх булчингуудаа сайхан суллаа, цээж мөрөө дийлгээд гүнзгий сайхан амьсгалаад хэвтээ. За энэ ч юм уу нэг гараа цээжин дээрээ нэг гараа гидсэн дээрээ тавиад хэвтэж болно. Эсвэл алхаа дээш нь харуулад газар тавиад бүх булчингуудаа гарынхаа булчингуудыг суллаад хэвтэж болно. Хамгийн гол нь цээж мөрөө дийлгээд уушгаараа бүтэн амьсгалъя. За дараагийн удаа 2 хөлийнхөө улыг нийлүүлээд дээшээ харсан эрвээхээ байрлал. За нэгтээ нөгөө үлдсэн 2 дээрээ өвдөгнийхөө доор ивэж тавиад за ингээд хэвтэл илүү тухтай ах болно. За нурууныхаа доор дэртээ 2 өвдөгний доор хөлний доор дээрээ ивэж тавиад дээш хараад хэвтлээ. Эндээсээ нэг дэрээ холтуулж тавиад цээжнийхаа доор дэрээ холтуулаад за нуруугаараа гуцсан дээрээ шалан дээрээ дээш хараад хэвтлээ. Эндээсээ нэг дэрээ 2 хөлийнхаа завсар хавчуулаад амьсгалаа аваад гарахтаа биеийнхээ баруун тал руу 2 хөлөө буулгалаа. За
хоёр гараа алтлаад, хоёр мөрөө хоёулын газар наалтуулаад за хоёр гар маань мөрний төвшөнд дэлгэгдсэн байхаар хаарц зүүн гарын үзүүлэлт. Хоёр гараа баруун, хоёр хөлөө баруун тийш нугаагаад харин харц маань зүүн гарын хурануудын үзүүлэлт. За гэцээрээ сайхан гүнзгий амьсгалаад буцаагаад хамраараа амьсгалаа гаргалаа. Амьсгалаа аваад хоёр хөл дэвштэйгээ хамт биеийн төв рүү ирлээ. Амьсгалаа гарахдаа хоёр хөлөө зүүн тал руугаа, биеийнхаа зүүн тал руу буулгаад харцаа баруун гарынхаа үзүүлэлтөд авчирлаа. Хоёр мөр маань газраас хүндэрхгүйгээр газар руу наалцсан байхаар. За амьсгалаа аваад биеийн төвд ирлээ. За дараагийн удаа дэрээ аваад нурууныхаа доод хэсэгт авчираад хэлээ. Нуруу болон өгцөгнийхөө доод хэсэгт авчираад өөртөө хамгийн тухтайгаар, эвгүй байвал өөртөө тухтайгаар янзлаад за хоёр өвдгөө нуглаад хөлийн улаа газар руу наахад. За амьсгалаа аваад баруун хөлөө дээш нүргүүд. За хурж ивэл гуйныхаа араас хоёр гараараа бариад өсгий рүүгээ чигээд хөлийнхөө хураануудыг өөрлөгөө чиглүүлээ. За гар нь магадгүй зарим хүмүүсийн хүрхгүй байж магадгүй зүгээр гэхдээ ороолт ч юм уу аймс ч юм уу ашиглаад хөлийнхөө ардуур хийгээд үзүүрүүдээс нь бариад. За гүнзгий амьсгалаа. Өсгийгөөрөө яг таазыг цөмлж, тоолж, өрөмдөж байгаа юм шиг дээш нь өргөөд өсгий рүүгээ чигээр. За алхуурхан буулгаад өвдгөөнд дуулаад. За эсрэг талынхаа хөлийг зүүн хөлөө дээш нь өргөөд гуйныхаа ард хэсгээс хоёр гараараа бариад өсгийгөө таад руу чиглүүлээд өсгий рүүгээ чиглээ. Хөлийн хураануудаа өөрлөгөө чиглүүллээ. За гүнзгий сайхан амьсгалаа. За амьсгалаа аваад гарахтаа буулгалаа. За дараагийн удаа хоёр хөлөө хоёулын өргөлөө. За ингэж байхад жоохон хэцүү байвал хан дээр очиод хөлөө өргөөд ханны тусламжтай энэ байдлаа авч болно. За эндээ сайхан гүнзгий амьсгалаа. Гэцээ дүүртэл хамраараа амьсгалаад буцаагаад дуустал нь гаргаарай. Хамраараа эсвэл амаараа. За хоёр хөлөө өргөсөн байрлалаасаа хөлөө алхуурхан буулгаад ташаагаа дээш нь өргөөд за дээрээ доош нь явуулаад өвдгнөөс доош хэсэг дээрээ тавилаа. Өвдгнөөс доош нь байрлуулж тавиад хөлөө өндөрлөө дээш хараад хэвтээ. Бүх бие суллаад, тайвшраад, бүх анхаарлаа амьсгал дээрээ авчираад төвлөрцгөө. Бүх биеийн булчингууд маань сул газар руу хүнд, газрын татах хүч рүү хүнд. Толгой оройноос эхлээд хөлийн үзүүр хүртэл бүх биеийнхаа нүүрнийхаа булчингуудыг суллаад тайвшраарай.
байл та. Хамгийн сүүлийн шаваасна байл дээр өөрийнхөө хүссэн хугацаагаар хэвтэж болно. Гэхдээ та босох шаардлагатай бол баруун гар талаараа алхуур хандыг шиг өндөгөөд зүүн гар дээр тулаад өөртөө тухтайгаар завилж суугаад хоёр гараа цэлнийхээ өмнө авчираад намасте. За энэ удаагийн 10 минутын йог хичээл маань энэ үрээд дуслаа. Дараагийн цуврал хичээлүүд дээр уулзцгаая. Түр баярлалаа.